Өндрийн ажилд зайлшгүй хэрэглэх хамгаалах бүс. Нэрээ одоо цагт сайхан дарастай газар олоход хэцүү болсон цаг шүү. Өчигдрийн уусан дарс сайхан амттай байсан шүү. Сайхан амттай байгаад ямар хэрэг байх вэ? Шаардаа дотор авах юм алга. Шахсан юм шиг уугаад байсан гэж. Тэрнээс гадна манай эхнэр зурагтнаас үдсэн байлгүй дээ. Намайг харахаараа Ким жолоо жолоовэр хурдл гэдэл. Царайгаа хүртэл хачин болгож ирээд намайг дандаа зардаг болоод байна. Бас тийм нэвтрүүлэг гардаг болоо юу? Хийх юм олж ядсан хүмүүс л тийм хий суудаг бах таа. За тэр чих уу. Яриагаа болоод гарч ажиллаа хийвүлээ. Яасан юм? Йой. Үгүй ийм урд нь уу? Ганц тамхи татчаад гарья. Би гараад машинаас тамхи аваад ирье. Тэгээд Яа. Хүн жолооч би ирлээ. за наашаа гараад ир. Болгоомжтой. Инхүү. 아이고. 어이씨. 아. Дайруу. 아이고. Ингүүд яаж байна? Датаарай лөө. Болсон уу? За. Боллоо. Энэ болсоо. Харин энэний өндөр нам таараагүй. Тэрийг очиод сулдаа. Тэгээ. Болгоомжтой. Яавал гэж дээ. Болсон уу? Дахиад яах. За. Дайруу. За боллоо. Одоо тийш нь зөөж угаад нөгөө талыг хий. Чи ганцаараа буучих. Оо? Ганцаараа буучгаа. Би уугаа зөөчих юм. Тэгээ. Залах уу гэдэг нь. За боллоо. Сайхан л байж тээ сүртэй гэдэг нь. Сайн барьж угаа. Ойлголоо. За татлаа шүү. Сайн бариарэ. Ой, наадах чи ямар ч инээдтэй биш байна заа юу. Унчва, сайн бариарэ. Ойлгоо. Унах аюултай өндрийн осол нь барилгаас гадна аж үйлдвэрлэл, тээвэрлэлт, цэвэрлэгээ гээд бараг л бүхий салбарт гардаг ослын нэг юм аа. 거의 모든 업종에 걸쳐서 존재합니다. Ажил дээр осолдон нас барагчдын 30% нь өндрөөс унан нас баржээ. 상하고 있는 실정입니다. Ажлын үед өндрөөс унах аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалагч тор, 계구부 덮개, нүх таглагч гэх зэргийг урьдчилан хийж гарч болзошгүй аюулаас сэргийлэх ёстой. Ажлын явцад хамгаалах бүсийг зайлшгүй хийж бэхлэх нь өндрөөс унах аюулаас өөрийгөө урьдчилан сэргийлж чаддаг юм. Хамгаалах бүс нь ажилтныг унах үед газар унан осолтгоос урьдчилан сэргийлэх ба үүнтэй зэрэгцэн ажилтны бие тулгарч болзошгүй хүчний гэмтлийг хааж өгдгөөрөө онцлогтой билээ. 생명력을 완화시킬 수 있는 구조와 성능을 갖춰야 합니다. Бүсэн хэлбэрийн хамгаалах хэрэгсэл нь нуруу болон гэдэсэнд хүчтэй цочрол учруулснаар гэдэс нурууны дотоод гэмтлийг учруулж болзошгүй гэж тогтоогдсон байна. 나타났습니다. Би энэ үйлдвэрийн машин техник засдаг засварчны ажил хийдгээ. Би 5 метрийн өндөрт ажиллахдаа залхуураад хамгаалах хэрэгслээч зүгээгүйгээр ажиллаа эхэлсэн. Бас хамтран ажилладаг найз маань өндрийн ослын хамгаалагч тор сэлтийг урьдчилан хийгээгүй байснаар би ажиллаа хийж явахдаа хайлтарч унсаа. Хамгаалтын бүс зүгээгүй байсан болохоор мэдээж тэр чигтээ доошоо унсалдаа. Тэгээд одоо нурууны яс маань бараг бүгд хурсаа. 12 нуглаа яс бэртэлтэй гарсан.
тэрнээс үүдэлтэй нурууны зөөлөн эдэс дотроосоо гимтсэн. Бас өвдөг маань гимтэлтэй байгаа. Хамгаалах хэрэгсэл хамгаалах бүс байсаар байтал залхууран алийн ч хэрэглээгүй. Халуун байсан учраас хамгаалах малгайгаа тайлчихсан байсан юм л да. Өөрийнхөө төлөө хамгаалах бүх эд хэрэгслээ ашиглан ажиллах нь өөрт чинь болоод танаа гэр бүлд чинь хэрэгтэй гэдгийг илээ би энд анхааруулж хэлмээр байна. Хамгаалах хэрэглэснээр үйлдвэрийн зориултыг ашиглах мэргэжилтэд тохируулан хэрэглэж хэрэглээгүй ажилласан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээх журамтай байдаг. Түүнчлэн хамгаалах хэрэгслийг хэрэглэж гэмээн гэр бүл болон өөрийн аюулгүй байдлыг мөн хамгаалах юм аа. Өндрөөс унах, дээрээс эд материал унах гэх мэт ажлын байранд ихээр гарч болзошгүй нөхцөлд ажилтныхаа амь насыг хамгаалж, гар цохирлыг багасгахын тулд хамгаалалтын хэрэгсэл өмсөж хэрэглэх нь хамгийн зөв зохистой арга билээ. Хамгаалах учиртай гэсэн бодолтойгоор өөрөө болон гэр бүл, найз нөхдийнхөө төлөө хамгаалалтын хэрэгслийн утга учирыг дахин санаж, зайлшгүй хэрэгжилж заншиж сурах нь тохиолдож болзошгүй том аюул ослоос урьдчилан сэргийлэх болно гэдгийг мартаж болохгүй.